дүүрэг нийслэл бид бүгдээр хамаарах шаардлагатай. Юу анхаарах шаардлагатай. Одоо бол яаж юм гэхээр нийслэл бодлогын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын их хурл баталсан улсын их хурлын хуультай байгаа. За энэ тогтоолын хүрээнд хотын газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд оруулах хэрэгтэй байна. Эхний ээлжид. За тэгэх юм бол ээшигээ зам тавьдах боломжтой байгаамаа. За энийг бас бүгдээр анхаарч ажиллая. Бүх төвшөндөө ажиллаж байгаа иргэдийн нийтийн хурлын төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нар бүгдээр энэ дээр анхаарч ажиллая. Уг нь эрт оруулчуул бас дараа жилийн төсөвдөр ингээл яриад явдаг. Ийм л дэг журмтай л да. За ер нь бол 2008 онд иргэн бүрт газар өмчлөх хуультай болсон. Тэгээ монголчууд газартай болсон дэд үсттэй газар нь бол 0.7 газар бол үнэхээр өмд хүрч байгаа гэдэг ийм байдалтай байна. Нөгөө талаас одоо л Монгол төрийн яг өнөөгийн бидний нэгдүгээр үүрэг зорилт бол иргэдийн орон сууцтай болгох нь сан хүүгийн дэмжлэг, хөнгөлтэй зээл үзүүлэх ийм боломж байгаа. За тэр 8%-аас 5% шилжиж байгаа. 5 бол ер нь л өндөр хөө дэлхийн дундчтай харьцуулах юм бол хоёр хүрэгтэйгүйтэй л байгаа. Тэгээд тэрийг одоо бууруулна болохгүй гэдэг улсын төсөв шийддэггүй. Монгол банкны мөнгөний бодлогоор мөнгөний нийлүүлэлтээр шийдэж явж байгаа. Энэ зах зээлийн орнууд дэлхийн 200-аад улс орны бараг 70-80% иргэдийн орон сууцыг шийдсэн байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар асуудалд бас хоцрогдсон байдлаар хандаад байдаг. Улсын хурлаар бас гацаагаад байдаг. Үндсэн хуулийн эцэг гишүүд нь ойлгодгүй. Иймэрхүү асуудлууд бас ажил цаатаа болж байна гэдгийг хэлмээр байна. Дараа нь дахин төлөвлөлтийн тухай хуулиар за энэ өндөр орон сууцнд ингээд иргэд мэн ордог юм байна. За ороод болж байна. За одоо тэгвэл бид яг иргэдийн авсан гашааны газар тусмаа энэ хотын захын хорооллууд хөдөө аймаг сум дээр энэ өөрийнхөө газар дээр хувийн орон сууцаа бариад тэгээд бас зээл авдаг энэ тогтолцоог уг нь хуульчилсан юм. Гэтэл үндсэн хуулийн зэцдэр бас унгаацсан байгаа. Тэгээ энэ асуудлыг бид одоо энэ хаврын чуулганаар шийдчих байхаа гэдэг. Ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэ төлөвөд ажиллана. За иргэн бүрт газар хөгжлөх тухай хуулийг би улсын хурлын гишүүдтэй хамтарч захиалж бас санаачилж батлуулж ингэжсэн. 2018 онд энэ иргэн бүрт өмгөө газар хөгжлөх хуулийн хугацаа дуусна. Гэхдээ энийг сонгогчна гэсэн бүрэн итгэлтэй байгаа. За энийг бас ингээд тэмдэглээд хэлчихье. За энэ нэг газрын марга манай гачууртад их байдаг юм аа. За ер нь бол бас сайхан газар, голтой, устай, ой модтой. Тийм учраас энэ л бас нэгэн асуудал байх шиг байна. Тэгээд Бацаандан гишүүнтэйгээ хоёулаа хамтарч ажиллая. Бацаандан гишүүн байна нэг улс төрийн дэвсэг ирсэн. Тэр өргөдлийн байнгын хороо. Энэ бол маш чухал байнгын хороо. 2012 онд Ардсан намын мөрийн хөтөлбөрт оруулаад нэг байгуулаад аваа үрдэнд хүрж байгаа. Би өөрөлдвөл өнгөрсөн 2 сонгуулийн хугацаанд Ардсан намаас улсын хурл баг ганцаараа байсан. Баян зүрх дүүргээс. Энэ удаад бол Бацаандан гишүүн маань хоёулаа сонгуульд хамт нэг мөрийн хөтөлбөрөнд дэмж явсан. Ариун гишүүн бас орж ирсэн. Тэгээд үнэхээр сайн хамтарч ажиллаж чадж байгаа. Би бол зүгээр одоо магтж байгаа юм биш. Манай Бацаандан гишүүн бол цагаан сэтгэлтэй. Ил тод ярь. Энэ дээр алдчихвал ингэгээд ярьсандаа бас байна. Нөгөө талаас Монголын улс төр тусмаа дэлхийн улс орнуудын 99% баг энэ ардлын замаар явж байна. Бид ингээл хийргээл хуучнаа саналцаад байж болохгүй байна. Энд бол өөрөөр шин залуу улс төрчийг баян зүрхчүүд төрүүлсэн сайн дэмжиж өгөөрэй гэж бас хэлмээр байна. За энэ нэг сургуулийнхаа барилгыг бас нэг засчих хэрэгтэй байгаа. Эмнэлэг баригдана. За хамтын болон одоо соёлын төв гэдэг юм гарцаа авах хэрэгтэй. Ер нь бол нэг гачууртын хөгжилд нэг л юм дутагдаад байдгийг. Тэр нь бол энэ төвлөрсөн дулаантай холбогдох асуудал. Одоо ойрхон цахилгаан станц баригдчихлаа. Энийг л одоо 16 оны мөрийн хөтөлбөрт оруулаад дулаантай холбогдох юм бол тэгээ бүх юм өөрөөр зам дагаж хөгжлөгдөхтэй адилхан дээд үтсэл бүрэн шийдэгдэж байгаа. Цахилгаан бол асуудалгүй. Тийм учраас энэ асуудлыг цаашдаа шийдэх боломжтой гэж ингэж хэлэх байна. Ажлын байрны тухайд уг нь бол одоо асар их ажил хийж штэ. Бид одоо шийдвэл нэг 2700 км зам энэ 4 жилийн хугацаанд тавилаа. 21 оноос хойш 12 он хүртэл 2900 3000 орчим км зам тавьсан байл. Сүүлийн 40 жилд байгаагүй эрчим хүчний одоо өргөдөгсөн гэж хэлсэн. Одоо бол
ер нь ажил бол нэлээх ундран шүү. Яаж юм гэхээр оюутгын даалгаврын бүтээн байгуулалт явагдсан жил тэрбум доллар орж ирнэ. За тэр алтны ордууд байна. Нөгөө талаас одоо жишээлбэл энэ жил бол нэлээд бүтээн байгуулалтын ажлууд явагдах хэрэгтэй. Тийм учраас залуучууд энэ дээр бас эзэг санаачтай ажилласан зүгээр байгаа. Ер нь бол сая засгийн газраас 300 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэр эрхлэгч өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээл болгож гаргасан. Тийм учраас манай дүүрэг хороод идэвхтэй хамтарч ажиллах бид бас дээрээс нь шаардж байгаа. Тэгээд энэ ер нь бол ажил хийж ивэл Монгол улсад сайхан амьдрах юм боломж байгаа. Зүгээр нэг асуудал нь бол бас би түрүүн хэлсэн. Өөрөөр нүүрсний үн унснаар улсын төсвөд орж ирдэг 800 тэрбум төгрөг шууд байхгүй болж байгаа. Тийм учраас уг нь бол цалин дэтгэврээ нэмээр дааж яахан боломж. Нэгдийнх нь буурсан, зэс нь дахин буурсан юм байдалтай байгаа. Гэхдээ бас өнгөрсөн 4 жилд хөдөөжин салбар, бүтээн байгуулалтын салбар, тэр барилгын материалын үйлдвэр, цемент төмөр одоо төмөр хийсэн шүү дээ. Энийг их орондоо үйлдвэрлээд одоо экспортлоод эхэлчихлээ. Тийм учраас бидэнд бол асар их боломж байгаа. Хичээж хамтарч ажиллах, төр садаа болохгүй байх юм шаардлагатай болов уу гэж бодож байна. За саяны 3 гүшинд баярлалаа. За дараагийнх нь асуу да.